Сайхан амсгасан үзэгчтэй ингээд та бүхэндээ шинэхэн өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр зулаа битгаар та бүхэндээ зориулаад өглөөний дасгал заах болно. За дасгалтай бэлэн зулаа. Бэлэн бүгдээрээ хэлцгээе. За эхний дасгал бол халаалтын дасгалаас эхэлцгээе. За ямар ч гэсэн мөрнөөс илүү хэмжээтэй зааваад гараа тишаанд аваад за хүзүүний дасгалыг эхэлцгээе. Баруун тишээ 1 2 3 4. За нөгөө тиш нь халаалтын дасгал хийхдээ та бүхэн өөрийнхөө хэмжээндээ тааруулж бас хийхэд зүгээр. За дараагийн дасгал маань гараа уртаа авлаа. 1 2 3 4 5 6. За дараагийн тохооны үений дасгал 1 2 3 4 5 6 7 8. За гадагш нь 1 2 3 4 5 6 7 8. За өвдгний үеийн дасгал хамтдаа хийцгээе. 1 2 3 4 5. За зулаа маань энэ халаалтын дасгалын ач тусыг бол мэдчихэж байгаа тий. За мэдчихэж байгаа. Мэдээж бүх дасгалын суурь ах хэвээр. За одоо ингээд халаалтын дасгалтаа орсон юм чи одоо үндсэн дасгалтаа орцгоё. За өнөөдрийн үндсэн дасгал бол бүслэгнээс доош булчин дүүлчлэх одоо хөлний ачааллах дасгал байгаа. За өрнөөс илүү хэмжээтэй заавлаа. Бага зэрэг доош сууж өгнө. 1 2 3 4. За баярлалаа. Энэ чигээр нь 1 2 3 4 5. За ерөөсөө босхгүй. 1 2 3 4. За дахиад энэ чигээр нь барьлаа. 1 2 3 4 5. За энэ чигээр дахиад явуулцгаая. 1 2 3 4 5 6 7 8. За хөлөө бага зэрэг амрааж өгөх хэрэгтэй. Бага зэрэг сэгсрээд. За энэ хүү дасгал бол хөлний булчинд бол үйлчлэлээр чангалж өгдөгөр илүү хонцлог. За хүмүүс скват гэж нэрлэдэг шүү дээ. Энэ төрлийн дасгал бол ордог юм дасгал байгаа. За энэ дасгалыг бол өөрийн гэрийн нөхцөлд 3-аас 4 удаа хийх боломжтой байгаа. За энэ дасгалын төгсгөлд өнөөдөр юу хийхлээ? Энэ дасгал мэдээж байх. За яг зөв. Тэгэхээр сонголтын дасгалаа хийцгээе. Өнөөдөр хөл орсон юм чинь хөлний булчингийн сонголтын дасгал хийцгээе. За зүүн хөлөө урагшаа тавиад энэ хөлмийн руугаа сайн зүтгэж өгөх хэрэгтэй. Доошоо бүхгээд нурах хотолттой 1 2 3 4. За барьлаа. 1 2 3 4 5. За хөлөө солбоод 1 2 3 4. За хөлөө барьлаа. 1 2 3 4 5. За ингээ өнөөдрийн дасгал энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дасгал хүртэл түр баяртай үзэгчтэй. Баяртай.